За тэгээд би дашны юм байна. За тэгээд нүүрсний чагсаалт дээр бол тэмцэжсэн. Арх түмний хүү гэж бол хүндэтгэж одоо хүмүүс намайг хайрлаж ирсэн. Би бол шудраг тэмцэгч. За тэгээд өнөөдөр бас би шудраг үнний дуу хоолой болж байгаагаар одоо ингээд үзэл бодлоо илэрхийлэх хэрэггүй болсон юм шиг ийм сонин дүр зураг байгаад байна л та. За тэгээд наадмаар бол даян аврахтай болцноороо маш их бахархаж хайрлаж байсан бол маргааш нь одоо энэ яг энэ гимт хэрэгтнийг хайж исэн тэр нүүрсний сонсголоос хойш. За тэгээд энэ авраг маань ингээд хамсаатан болоод ерөнхийдөө ингээд явцсан бол миний хувь өдөр маш дургүй байна. Тэгээд би бас хувийнхаа үзэл бодол хийдэг байгаа юм биш. Би баримт нотлохог одоо ингэж илчилснийг төлөө яагаад өнөөдөр ингээд заавал мөнгө авцсан ч гэнэ юу гэнэ одоо чимээгүй шүүгээр тогтоогдог бол чи чимээгүй вэ тэ юу гэнэ одоо бүр үнэхээр логгүй шудраг ёс би энэ шудраг ёс зарчим лог гэх яриад байгаа. За тэгээд энэ лайв руу манайха бүгдээрээ ороод ирээрээ. Тэгээд би одоо тэгээд нүүрсний чагсаалаар гадаах 20 хонжилаа тий. За би энийхээ алархаад байгаа юм биш ээ. Гэтэ энийхээ одоо яг энэ тэмцлийнхээ ард гарчмаар байна. За би бас одоо тэгээд орж ирж байгаа хүмүүс маань энэ лайвыг сайхан шеэр хийгээд өгөөрэй. За энэ дээр бол би яг ямар зүйлийг олцсон байгаа юм бэ гэхээр хулгай хэрхэн явагдаад байгаа юм бэ тий. Тогтолцооны гажууд би одоо энэ хулгай чуулган дээр би ингээ бичлэг хийгээл анализ хийх үнэхээр хувь хүний үед чадахгүй байхгүй юу. Тэгэхээр одоо яг энэ тогтолцооны гажууд тий яг энэ шудраг бус явдлыг юунаас олж гараад байгаа юм бэ гэдэгтэр ерөнхийдөө одоо яг энэ баримт нотлохоон дээр үндэслээд ерөнхийдөө одоо ойлгоод та бүхэнд хүргэж байгаамаа. Тэгэхээр та бүхэн бас энэ лайв дээр орж ирсэн бол бүгдээрээ шеэр хийгээд өгөөрэй. Энэ мэдээлэл бүх хүнд хүрээсэй гэж би хүсэж байна. Энэ нүүрсний хулгайчд одоо ижлэгдэх цаг болсон нүүрсний хулгай яаж би болсон би олоод тогтоогоод илрүүлчтэй ерөнхийдөө баримтан дээр тулгуурлаа. За амар их дайралтууд нь за над руу бас амар их дайраад байна тий. Би энэ чинь шудрагаас логик зарчим яриад шүү дээ тий. Тэг би хэний нэгнээс мөнгө авсан юм уу? Тэгвэл намайг шүүгээр тогтоогүй гэж яагаад намайг мөнгө авсан гэдэг юм. Тэгвэл тэнд шүүгээр бүр шинжээчлийн дүгнэлтээр нотлогдсон одоо аврагын ихнэр яагаад өнөөдөр гимт буруугүй тооцох ёстой юм. За би бол энэ дэр маш ууртай байна. За тэгээд энэ хулгай бүр 2016 оноос хойш урьдчилан төлөвлөгдсөн маш том хулгай байжээ. Нүүрсний хулгай, одоо төсвийн хулгай. За тэгээд энэ төрийн өмчт компани хулгай гэдэг энэ бүр хэд 200 тэрбумд үргэлж болно. Энэ бүр амар их хөнгөний хулгай. Зөвхөн нэг системийн алдаанаас болж, хууль нь байгаа ч хэрэгждэггүйгээс болж, авилгалтайгаас болж, за хэдэн өрний авилгалт авсан энэ бүх баримт open data буюу нийтэд ил тод байна. Энэ мэдээлэл одоо ил тод болох цаг нь болсон. За орж ирсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Намайг бас дэмжиж байгаа хүмүүс байгаад баярлалаа. За бас тэгтээ манс бас иргсэн байна. 60-70% нь бол ерөнхийдөө хулгайч бол хулгайч байх хэрэгтэй гэдгийг бас хүлээн зөвшөөрж байна. За тэгвэл Орхон баяр аврагын ихнэр нь хулгайч гэдэг шүүгээр тогтоогддог чи чимээгүй гэдэг. За тэгвэл би одоо хэд хэдэн кейстэй батлая. Дээрэс нь хулгай яаж явагдгийг яг одоо яруу дотор та бүхэнд баримтан дээр тулгуурлаад ярьж өгье. За институт ба иргэний хяналт. Иргэний хяналт гэдэг үг манайха ухамсартай иргэн байцгаая. За шүүх тогтоогоогүй ч асуулт тавьж болно. Тийм үү? За гингүүд тооцох зарчим ба мэдэх хэрэг хоёрын логик буйлаа. За тэгээд хоёр ихтгэл тавихад өргөцсөн байдаг. За би одоо наадам чацсан бүр ингэ ихтгэл бэлдэх хэмжээнд хүргэх намайг ингэж доромжилж дээрлэж гадуурхаж чадлаа. Гэтэ би үнний тал дуусаар болно. Үннийг юу ч халахлах ёсгүй. За хоёр асуулт нэг зангилаанд гардаг. Шүүгээр тогтоогдоогүй бол гимгүй гэж байна. За энэ дээр бол ерөөсөө энэ зарчим хизээ ажилдаг вэ? За иргэн шүүхийн шийдвэрийг хүлээж багтаа зүгээр л ингээд асуулт тавьчих болохгүй ингээд хүлээж авах хэрэгтэй юу, тийм? За хариулт нь бол шудрагаас зөвхөн шүүхийн танхимд бус, тийм? Шүүхийн киндаг иргэдийн гарт хэрэг мэдээлэл байгаагаас шалтгаална. Энэ мэдээлэл бол өнөөдөр ард иргэдийн гарт бүр ингээд шинжээчдийн дүгнэлтээр гараад ирчихсэн байна. За гингүүд тооцох зарчим юуг хамгаалдаг вэ гэж чинь. За мэдээж бол хаад ноёд ч юм ингээд дуртай хүний гимт хэрэгтэн гэж зарлдаг үеийг зогсоохын тулд би болсон. Энэ бол байх ёстой. За шүүх гин буруу тогтоох хүртэл иргэнийг гингүүд тооцдог. Энэ бол мэдээж хүүний эрх. За энэ бол хүн төрөлхтөн хэдэн мянган жил тэмцний үр дүнд бий болсон. Гэхдээ нэг өрцсөн нөхцөлтэй шүүх өөрөө шудраг байх ёстой. За зарчим нь шүүхийн шудраг байдал дээр тулгуурладаг. Энэ нөхцөл алдагдвал зарим өөр зорилгод үйлчилж эхэлдэг. За хэрэв шүүх шудраг биш бол юу болох вэ? Тэ? Институтуудын эвдрэл, мөрдөн шалгах байгууллага улс төрөөс хараат болно. Одоо авилгалтай тэнцэх ерөнхий газар гэдэг ч юм уу босоод тогтолцоотой болсон. За ерөөс айл нэг одоо сонгогдсон намын даргуудад томилчдаг.
За мөрдөн шалгах байгууллага улс төрөөс хараад болно прокурор сонголтоор хэрэг үүсдэг болно шүүгүүд нөлөөл ордог. За олон хэрэг од шүүгт хүрдэггүй тий. За эцэст нь бүгд шүүх тогтоогоогүй гэдэг ганц үг би арднуудад байна. Энэ улгаач ерөөсө ганц үг би арднуудад байна. За энэ лайв цаашаа бүр баримтан дээр толгой та бүхэн шеэрлээрэй. За тэгээд институт бол нийгмийн тоглоомын дүрм гэж байна. Дүрм бол дүрм зөв мөрдөгдөр шударгаас бий болно. Харин дүрм зөв батлаа хэрэгжүүлэгч нь эвдэрх юм бол энэ бол зөв хууль хүртэл буруу гаргадгийн үр дүн манай улсад гарч ирээд энэ бүх хулгайтай гарч ирээд байгаа байхгүй юу? Асуудал бол хуулиндаа биш институтуудад байгаа. За Монгол улс зөвхөн шүүгээр тогтоогдсон өмч хулгайч биш гэдэг амд тэгвэл Монгол улс иргэд яагаад шүүгд итгэхэд болсон бэ? Өнөөдөр бол Монгол улс бол авилгалын индексээр 100 оноогоос 33 F авч байна. Үнэхээр маш нуу. За 180 орноос 114 өнөөдөр бид нэг ингэж ихсэж байна. За иргэн бол баримт ярьж болно. Яг ямар баримт ярьж болох юм бэ гэх юм бол парламентийн сонсгол төрийн аудит нээлттэй мэдээллийн сан сэтгүүлчийн мөрдөн шалгаад ашиг сонирхлын зөрчил хөрөнгө оруулахын мэдээлэл энэ бүхэн биднэрт нээлттэй байгаа. Гэхдээ энэ мэдээллүүдийг бүгдийн төрийн нууц авсан маа бүр аимшигтай мэдээлэл гаргаж ирэн заяа. За асуулт тавина гэдэг бол яг онож байгаа хэрэг шимаа. Энэ бол хариуцлага шаард. Би хариуцлага шаардж байгаа маа. За яг хулгаан яг ханаас энэ их хулгай энэ хэдэн зуун их 80-ын хулгай гарч ирээд байгааг хэдүүлээ хамтаа харцгаая. За мэдээллийн ил тод байдал яагаад чухал вэ? Би яагаад энэ мэдээллийн ил тод гэдэг юм бэ? Мэдээллийн ил тод байдал. За төр иргэдийн хоорондох мэдээллийн тэгш бус байдал ихсэх тусам эрх мэдлийг уруулан ашиглах боломж олддог. Биднэрт өнөөдөр мэдээлэл ил тод биш байгаа болохоор бид нар өнөөдөр тэмцэж чадахгүй байгаа нэг шалтгаан мөн. За эрх мэдэл авилгалт хүргэдэг. Хязгааргүй эрх мэдэл үнэмшгүй авилгалт хүргэдэг. За мэдээллийн ил тод бол дөрөвдөг засаг. Өнөөдөр бид нар дөрөвдөг засаглаараа ч гэсэн 30 байр хурцсан. За яг маш аимшигтай мэдээлэл цацагж байна. За энийг манайхаа би хэлэн лайв шеэр маань хэр явж би нэг хараадах юм. За 34 орж ирсэн 3 шеэртэй байна. За Монгол мэдээллийн хаалттай байдлаа нэмэгдүүлсэн. 1995 оноос 2016 хүртэл Монгол улсад 50 зүйлийг төрийн нууцад авч үздэг байсан бол 2017 оноос хойш хардаа 565 зүйл. Хэд дахин өссөн. Энэ одоо бид нар ингээд төрийн нууц ийм 60 зүйлийг төрийн нууцад авч яваа. 11 дахин өссөн. 11 одоо энэ одоо 9.5 дахин өссөн. 10 дахин өссөн. Бид нар өнөөдөр цахим үндэст ингээд байдаг бүх төрийн нууц гэдэг мэдээлэл бүх хулгайгаа хийж байгаа. Энэ хамгийн том кейс шүү. Наа чи хэдэн онд үлээ? За 2016 онд батлагдсан төрийн болон албаны нууцын тухай хууль 2017 оны 9 сарын 1-ээс хэрэгжсэн. Засгийн газрын 247 дугаар тогтоодоор төрийн нууцын жигсаалт 9.5 дахин өссөн. 2017 онд ямар нам барьж байлаа? За энэ бол хулгайн бүх үндэс юм аа. Бүх мэдээллийг хаалттай хязгаартайгээд иргэдийн үдийг тагалж хийн дугуй байлах хулгайгаа чимээх чи төрийн нууцд авчи. Гээд хулгай ихсэн. Бүр ингэж 10 дахин ихсэн байж тээ манайхаа. Биднэрт ирэх өстөө байсан мэдээлэл 10 дахин хаалтаас биднэрт ард түмний өмч 10 дахин өмөгцсөн гэсэн үг юм аа. За хоёр улсаас санамсаргүйгээр энэ бол давхцаад байхгүй. Энэ би дэлхийн чиг хандлагын эсрэг яваад байна. Дэлхий бол улам мэдээллийн ил тод байдал гээд энэ арчлын индексээр дээшээ цохиоддаг. Бид нар бүх мэдээлэл хаалттай гэж хулгайчаа гаргаж ирдэг. Өнөөдрийн нүүрсний хулгайчид авилгалаа төсвийн хулгайчид бүгд эндээс гарч ирж байгаа. Хулгайчид. За энэ шүүхэд яагаад итгэхгүй юм бэ? Ард иргэд яагаад ингэж үнэн зөвийн төлөв дурах хэрэгтэй юм бэ гэхээр бид нар 100 онооноос 33-ыг авчихна. Авилгалын индексээр төрийн нууц нь бүр 9.5 дахин 10 дахин өсчихсөн байна. За иргэдийг шүүхт итгэх сударч байгаа яг тэр үед төр мэдээлэл улам ихээр хаалттай болгож байсан гэж. Шүүх яг шудраг биш болж явсан мөчөөс хавлаад юу хамт өссөн бэ гэм бол төрийн нууц гэдэг юм өссөжээ. За шилэн дансны хэрэгжилт хангалтгүй байна гэж. За би энэ шилэн данс дээр дуурч намайг ерөөс чимээгүй байгаад байна гэж. Би энэ төсвийн хулгай дээр өмнө жил дуурж байсан. За дээрээс нь би энэ мега төсөл мега хулгайг ярьж байсан. Тэтгэм тэмцэл би бүх юм дээр тэмцэжсэн. Тэр жавхлан махлан гэж хулгайч бүгдийг би хинээр нь ялахгүй. Нам эвслэн хамаагүй, хувь нэр дэвшиж байгаа хамаагүй би бүгдийг буруу бол би буруугийн талд хизэж авахгүй. За шилэн дансны хэрэгжилт хангалтгүй байна гэж. Зарим байгууллага мэдээлэлээ дутуу байршуулдаг.
Тэгэхээр мэдээлэл ил тод биш байгаад байгааз за зарим нь бол PDF хэлбэрээр одоо хайлт хийх боломжгүй гэж тавьчихдаг. Зүгээр л PDF-ээр тавьчихдаг. Тэгэхээр хайлт хийх боломжгүй байхгүй юу? За зарим гэрээ нь бол огт нийтлэгддэггүй, зарим нь бол хугацаанд мэдээлдэггүй. Төрийн мөнгөөр одоо байгуулсан гэрээг одоо хаалтын гэрээгээр нуух арчлалын үндсэн зарчимтай зөрчилдөж байгаа маа. Тэнгүүд яагаад энэ шилэн данснууд чи ингээд 40% хувьтай яваад байгаа юм бэ гэсэн чи тэнд ямар ч хариуцлага байдаггүй юм. Би араас нь зөндөө нэгсэн. Нүүрсний хулгай ч бас баахан Нүүрсний хулгай бол яг гэрээ болоод. энэ нэг тэнэг логог дээрэс нь энэ нэг хууль төрийн нууц гэдэг юмар халлагдаж байгаа. Төсвийн хулгай мөн адилхан. За тэгээд Ромын улсад бол одоо маш том тэмцэл болж исэн байна манайхаа. Яг одоо ингэж бүр шүүгээр тогтоогдог бол гин буруугүйгээд маш олон авилгалчид бүр сүүл рүү Ромынчууд ингэсэн байлээ. Тэ Европод нэгт орж ирсэн. Европод бүр ингэж авилгалаараа нэгт орж исэн. Тэгээд Европын албан танахыг манайх Европын албанд авахгүй гэсэн чинь 13-аас 18 онд яв авилгалын эсрэг хамтаа тэмцсэн байна. За тэгээд 500 мянган хүн бол тэмцсэн. За засгийн газрын авилгалын зарим хэрэгүүдийг бол эрүүгийн хариуцлагаас мултлах оролдлого хийсэн. Тэгэхэд бол иргэд эсрүүч чам. 500 мянган л гэж дайм бол. 500 мянга. За нүүрсний жигсаалаар бол нийтдээ нэг давхцсан тоогоор 50,000 гаруй иргэд бол тэмцэжсэн. За талбай дээр бол ерөнхийдөө өдөртөө бол нэг 12-оос 15 мянган иргэн бол тууштай тэмцэжсэн. За тэд нэг хүнийг гинт хэрэгтэн гэж зарлаагүй. Ганцхан зүйл шаардсан. Хууль хүн бүрт адил үйлчлээ. Өнөөдөр хууль хүн бүрт адилхан үйлчлэх ёстой. За гингүүд тооцох зарчим хүндэтгсэн. Гэхдээ мэдих хэрэг ашигласан. Тэгэхэд хариуд нь шударгаас сэргэж байгаа. Тэгэхээр ард иргэд хэдүүлэн хамтаа одоо яг энэ одоо мэдээлэл ил тод байдал энэ төрийн нууц гэдэг зүйлэл энэ бүх болгоо гарчээ. За ерөнхийдөө одоо ингээ Ромынчууд тэмцсэн байна тийм ээ. За институтуудын сул дорой байдал, авилгалын өндөр эрсдэлтэй нөхцлөөс шүүхийн шинжилэл, олон нийтийн шахалт. За бие даасан мөрдөн шалгах байгууллагын тусламжтайгаар тодорхой ахиц гаргахыг оролцсон. Энэ туршлага нь институтуудын чанарын авилгалтай тэмцэл ямар чухал болохыг харуулсан. Тэгэхээр иргэд бид нар өнөөдөр тэмцэх нь ямар чухал болсныг энэ Ромын жишээгээр харж байна. Асуулт тавихнаас маш чухал. Асуулт тавьсан. За. Тэгээд асуулт тавьсан нэг нийтээр инфлюенсерүүд бүүдлээд. Тий. За дэлхийн бол одоо 127 улс бол одоо улс орон мэдээлэл авах эрх тухай хуультай. За 19 онд бол нэгдсэн улсын байгууллага 9 сарын 28-нд мэдээллийн түгээмэл хүртээмжээ олон улсын өдөр болгосон. За ил тод байдал бол авилгалын одоо эсрэг хамгийн хүчтэй институтуудын хэлбэр одоо мэдээлэл ил тод хийж энэ авилгалт цэцгэлэхгүй маа хулгай гарахгүй маа. Монгол улс дэлхийн жишг ингэж яваад байхад Монгол улс сүрж яваад байгаа байхгүй юу? Улам төрийн нууц ихсэг хулгайгаа хий. 17 оноос хойш шийдвэрлээ хулгайгаа хий гэд нүд хэдэн зуун их найд урдч нэгслөө бэлтцсэн юм байна. За энийг би одоо ямар кейсээр нотлоод байгаа юм бэ гэхээр одоо 2020-оос 24 оны төрийн үндэсний аудитын газраас нэгэн дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлт нь ямар дүгнэлт юм бэ гэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгслийн нотлох баримтын 76.2%-ийг төрийн мэдээллийн нэгдсэн санд байршуулаагүй. За тэгэхээр 2020-оос 24 оны төрийн төсөв бодлоод нийтдээ 100 их 80 гаруй төгрөг байгаа. Энийний 76.2% нь ягаад төрийн нэгдсэн мэдээллийн санд байхгүй байгаа? Ягаад гэвэл хулгай байгаа учраас. За байршуулаагүй нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, хяналт шинжилгээ, үнэлгээ дүгнэлтийг нотлохонд үндэслэж гаргаагүй байна. Яамдайгаа тэнцвэрийг хамааралгүй үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна. Хаашаа өргөсөн мэдэхгүй байна гэж байна. Тэгэхээр энэ мэдээллийн ил тод байдал энэ төрийн нууц гэдгээр бүх хулгай явж байна. За та бүхэн төрийн нууцын хулгайг сайд руу харсан. 1995-аас 2016 он хүртэл төрийн нууцад 60 зүйлийг төрийн нууцд авч ирсэн бол ягаад 17 оны 9 сарын одоо 9 сард болсон 247 дугаар тогтоолоор 565 зүйлийг төрийн нууцд авч үзэж байгаа юм бэ? Та ягаад биднээс бүх мэдээлэл ингэ нуугаад хичээл захин цэцэглэл масчлаа олон битгий хуцаатай. За захим үндэстэн бол хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ гэх юм бол төрийн өмчит компаниудын гэрээг ил тод байх ёстой байдаг. Бүх гэрээг ил тод. Тийм. За шилэн даасны хэрэгжлийг боддоор хянах энэ бол дээрэс нь хянахаас гадна би нэг зүйл хэлмээр байна. Энд хариуцлага байх ёстой. Өнөөдөр хариуцлагагүй төр байна. За төрийн мөнгөөр байгуулсан гэрээнд хаалтын гэрээ байгуулах хязгаарлах. За хотын дарга, саяхан хотын дарга шинжлэгдсэн. Хэвлэл мэдээллийн хаалттай байдал хаалт хийх гэж 461 сая 476 сая төгрөгийг хаалтын гэрээнд өрсөн байна. Энийг манайхаа хорцгоё. Ард түмний нүд чиг болсон дөрөвдөг засаг мэдээллийн ил тод байдал яагаад өнөөдөр хаалтын гэрээ хүлээн зөвшөөрдөг вэ? Энийг хорё. За, нууцын тухай хууль жигсаалтыг олон улсад ил тод
байдлын зарчимтай нийцүүлэн ажиллана. Олон улсаас зөрөөд Одоо яваад. бол ягаад ингэж мэдээлэл улам ил тод байлгаад арчлын индексээр яваад ингээ арчлан хүчтэй байгаад хулгай зэргийг гарахгүй байгаа юм бэ. Тэгэхэд ягаад Монгол улс энэ дээр ажиллана гэчихэд ягаад эсрэг зүйл хийгээд байгаа юм бэ? Ард түмнийхэн талд байна. Ард түмнийг төлөөлөе гэж гарч ичээд та нар ягаад эсрэг талд нь ажиллаад байгаа юм бэ? Өнөөдөр за мэдээлэл өгөхөөс үндэслэхүү татгалзсан албан тушаалтанд хариуцлага тооцъё. Ийм хууль байдаггүй юм лээ. Ийм хууль ерөөсөө байхгүй. Одоо энэ төрийн төсөв гэдэг бол мэдээж бол одоо татврын ба татврын бус орлого. Уулуурхаас нэг орж иж чинь нөгөө татвараас орж иж. Энэ чинь 76.2%-ийг эдгээр хулгайчаад шүү дээ. Ягаад гэвэл мэдээллийн ил тод байдал байхгүй учраас энд хариуцлага байхгүй учраас. Нэг бол нэг нууц гээд нэг бол шилэн данс мэдээлэл ширээгүй байгаа. За тиймээс өнөөдөр open data буюу одоо компани бүртгэл хөрөнгө оруулалтын мэдүүлэг, парламентын сонсгол зэрэг нээлтийг сурвалжийг ашиглан асуулт тавьж байгаа, хууль зөрчиж байгаа хэрэг биш шүү дээ. Би өнөөдөр энэ Орхонбаяр аваргын эхнэрийг яриад байгаа нь би хууль зөрчөөгүй. Ард иргэдийн хяналт шалгалт байсны ачаар Румын өнөөдөр одоо авилгалгүй болсон байна. Тэгвэл аваргын эхнэр юм чинь ингээд одоо бид нар ингээд байх хэрэгтэй юм уу те? За энэ хардаа 5.2 сая тонн нүүрс айлын бүртгэлгүй гарсан гих нүүрсний асуудлыг шинжээж хөнгөж өсгөө. Тийм. За 1.1 сая тонн нүүрс эзэн гарал үүслийг тогтоох боломжгүй гэж танилцуулсан. Яагаад гэвэл гэрээ нь устгагдсан. За Icon News дээр тухайн үед гарч ирсэн. Зарим гэрээ одоо олдохгүй байна гэж. За энэ одоо тэгэд би Орхонбаярыг зүгээр ч нэг юм хамсаатан гэд зүгээр хэлээд байгаа юм биш. Одоо Орхонбаяр авраг мөнх цэцэгтэй хамааралтай компани нь хоорондоо нэр усаа шилжүүлээд хүзүүсээрээ холбогдоод нэг оронд орсон нь энэ бүх мэдээлэл нь нийтэд ил тод байна. За энэ өмнө хэлсэн юм чи яах вэ? За энийг би бол өмнө хэлсэн. За шууд дараагийн мэдээлэлд оръё. За нүүрсний сонсголын дүн чи амар. Нүүрсний сонсголын дүн одоо хэдэн зуун одоо том офицерүүд, том шинжээчид хамтдаа гаргасан юм шүү. Энэ бол одоо бүхэл бүтэн 3 сая 100 мянган материалыг одоо дүгнэж гаргасан явдал юм аа. За түр хорооны эцсийн дүгнэлт нь 2024 оны ихэр батлагдсан. 72 хоногийн хяналт шалгалтын эцэст улсын хурал танилцуулсан тайланд дараах үндсэн дүгнэлтүүд орсон гэж. За 5-7 ордын цанхын хэсгийн тэзүүд одоо тусгасан нэмэн өртөг шингээх төслүүдийг хэрэгжилт хангалтгүйгээс болж 3-4 давхаргын сайн чанарын кокс нүсийг сорчлон олборлсон нь ашигт малтмалын тухай хуулийн 35-5 хэсэг заасанд бол одоо хашилсан гэж дүгнэж байгаа. Тэгэхээр хамгийн сайн сортын нүсийг эдгээр хулгайсан гэсэн үг. За 5-7 хийгээ одоо компанийн хувьд Өмнө Говь аймгийн одоо ИТХ-ийн 51% хувьцаа эзэмшлийн төлөөллийн үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн компанитай их хэмжээний нүүрс хөрс одоо хуулалтын гэрээ байгуулсан ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнсэн. За энэ бас амар одоо хоорондоо бүр ингэж ашиг сонирхлонсаа. Нөгөө хулгайн юм сүлжээ бий болцсон, модель бий болцсон гэж бүр төлөвлөө зурж агаад хийсэн зүйл. За худалдан авах ажиллагааны хяналтгүй. За архивт бүртгэл дутуу, зарим баримт устгагдсан эсвэл хадгалагдаагүй тул хяналт шалгалтын цар хүрээ хязгаарлагсан гэдгийг төр хороо нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ одоо байгалийн баялаг зүгээр нэг хулгайлчих биш. Одоо тэр мэдээллийг устгаж яах гэдэг чинь өөрөө маш том гэмт хэрэг. Мэдээллийг нууна гэдэг чинь том гэмт хэрэг. За засгийн газраас 2022 оны 10 дугаар сард Эрдэнэс 5-7 ХК онцгой дэглэм тогтоосны дараа компани үзүүлэлт эрс сайжирсан. Олборлолт 3.2 дахин ихссэн. 3.5 дахин ихссэн. Борлуулалт 4.5 1 дахин өссөн гэж байна. Хинэг хэмжээгээр хулгай 4.3 хулгайлцсан. Өмнө гарч ирсэн нүүрснүүд бүр их болсон, хулгай бүр их болсон. Ийм л зүйл байгаад байгаа. За хэрэг хянан шалгах одоо ажиллагааны явцад 2022-оос 24 он 2022 оны 12 сарын 5-нд буюу яг нүүрсний жагсаалтын үеэр засгийн газрын хэрэг эргэлхийн дарга Гамраа Баясгалан сайд Хүрэлбаатар нар нүүрсний хулгайтай холбоотой анхны тэгээд чамруу шилэн цогоо дайрагдсан юм шүү. Одоо ингээд нөгөө амар ажлынгийн хүн гэдэг өөрийгөө тэгээд. За юу вэ? Шилэн цогоо над руу дайраад байна л да. Усаа шүүж ууж гэх шиг. Тэгээ усаа шүүж уугаад өөрийнхөө царайг. Шударгаас төлөө тэмцэж байгаа миний царайг авцаа юу. Үний төлөө дуурж байгаа үний царай юм бэ? Яг очир нь тийм байсан юм.
Амар Баясгалангийн хүн би шулуух хэлийг эзэн яг Амар Баясгалан Орхон Баяр хоёрыг өмөрөөдсөн чинь яг нүүрсний улгаачтай өмөржсэн. Нүүрсний улгаачдын үеэр энэ Амар Баясгалан гэдэг хамаарал бүхий компаниуд нийтэд ил тоод болсны та бүхэн мартаагүй байх. Тэгээд энэ ардаа өөрөө нүүрсний улгаач мэж яагаад өөрөө бүр ингэж баг ахлаа явчихсан юм. Бүр аимшигтай байгааз. За 2017-аас 18 оноос хойш Эрдэнэс 57 талбайгаас 385 мянга гаруй тонн нүрсийг зэрэгэлдэх 57 компани хэтрүүлэн авсан гих сэжиг байсан боловч эцсийн шийдвэр удаан хугацаанд гараагүй байна. За 2023 оны эхний өдөрт прокурорын байгууллага нэр бүхий албан тушаалтнууд прокурор нь өнөөдөр 13.8 мянган тэрбум төгрөгийн хахуул авсан байж болцгүй нөхцөл байдал урьдчилан тогтоосон гэж мэдээлсэн. Тэгэхээр би яа шүүхэд итгэх юм бэ? Та шүүгүүд итгэх үү? Нөгөө прокурорууд нь 18, 14 тэрбум төгрөг прокурор гэдгийг ойлгохгүй байгаа л та шүүгэл тогтоодог гэж одоо. Прокурор ч юм бол гэмтэргийн эрүүгийн иргэн процессын үед бол цагдаагийн одоо цуглуулсан нотлох баримтан дээр үндэслээд яллах дүгнэлт буюу яг тэр хүнийг гэмт хэрэгтэн болох уу, цагаатах уу гэдгийг шийддэг гол баримт одоо шинжилгээ хийж одоо яллах дүгнэлтийг хийдэг хүн прокурор байхгүй юу? Тэгэхээр шүүгчийг буруутгаад идэг яг үндэ прокуророос бүх юм хамаардаг. Прокурор дээр авилгал өгсөн л бол хин ч өөрийгөө гэмгүй болгож болох байхгүй юу? Энийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй бас улс төрийн. За 2023 оны сүүлээр Бинхао буюу бүгд найрамд хятадаар дуус эргэцүүн туслалцаа үзүүлэх талаар харилцан ажиллах одоо асуудал эргэцсэн. За учир нь зарим этгээд хөрөнгө гадаад шилжсэн сэжигтэй офшорлууга хийцэн учраас баригдахгүй болцсон. Тэгээд нөгөө эдийн засгийн шинжээчд маань ингээд газар мөрөгцсөн байхгүй. Одоо манай эдийн засгийн шинжээчд бол ингээд баримт материалын шилэн дансаас авъя гэхээр нэг бол нууц олцоод байдаг. Тэгээ араас нь зөндөө албантай төчөөд нууцын материалыг дэлгэлээ гэсэн чинь гэрээ нь алга болсон байсан. Ингээд амар их хүндрэлтэй асуудлууд гарсан болохоор ингээд нүүрсний улгааг илрүүлэх нь бараг ингээд залхаан цэрлүүлэлт болоод байгаа шинжээчдийн үед. За тэгээд ерөнхийдөө энэ бүх мэдээлэл бол баримтаар ишлэгж байгаа. За сонсголын үеэр л улсын хурлын гишүүн Адшаатай хамаарал бүхий. За нийгмийн сонирхолтой гэж үзсэн компаниудын сүлжээг нийгмийн сонирхолтой гэдэг хүмүүс сайн ойлгохгүй. За нийгмийн сонирхолтой гэхээр юу вэ гэхээр за Адшаа гишүүн өөрөө нүүрс тээврийн компанитай байгаад байдаг. Зөвлөхөр авч ажилласан одоо анхаач юм би яг судалсан заяа. Адшаа гишүүн болохоор ингээд ийм байна, тийм байна гэсэн чи өөрийгөө ингээд улсын бүртгэлийн ерөнхий газраас цэвэрлсэн байлээ. Ингээд одоо нэг компаниуд нь өөр хүмүүсийн нэр дээр шилжээд ингээд тухайн үед ямар мэдээлэл байсан устгагдаад, бүртгэл нь устгагдаад ямар компани ч одоо гайлаар гарсан устгагдсан учраас ажиг шин өөрийг бол бүрэн цэвэрлсэн. Ганц үлдсэн сэжүүр нь болохоор түүний туслах мөнгө цэцэг байсан. Мөнгө цэцгийн 4 компани дөрүүлээ одоо төрийн өмчит компани буюу 5 толгойн туслан гүйцэтгэгч компани байгаа шүү дээ. Тэгээд энэ 4 компани чинь дөрүүлээ яг хөө ингээд нийлээд 84 мянган тонн нүрс зөөчжээ. Гэхдээ хамгийн амар баримт нь инх дэлгэр говь нь терминалтай буюу агуулгатай байсан байна. Төлөөлөгчийн газар гайл дээр гарч. Инх дэлгэр говь бас дахиад төлөөлөгчийн газартай байсан байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэвэл зөвхөн нүрс зөөдөг компанитай байгаагүй байхгүй юу? Төлөөлөгчийн газар нээж байна, агуулгах нээж байна, гайлыг аргалдаг буюу гайлд насаараа ажиллаад одоо бүр ял авсан ажиг гишүүний туслах болж байна. Тэгээд хоёр компаниуд нь ингээд нийгмийн сонирхолтой. Энд чинь одоо ойлгомжтой бодлого өстэй. А дээр нэмхэн бэ тэнцүү. Нэг дээр нэмхэн тэнцүү хоёр гэдэгтэй амар ойлгомжтой. Хуулийнхны хувьд, шүүгийнхний хувьд одоо манай прокуроруудын хувьд ойлгомжтой бодлого байхгүй. Нийгмийн сонирхолтой хоёр компаниас юм байна. Нүүрсийг гайлгүй зөөцөн гэдэг чинь одоо нэг чамд 40 айлан байлаа гэж бодъё. Тийм үү? Би тэгэнгүүт 3 айлан байсан гэж 3 айлны чинь мөнгийг чамд өгөөд 37 айлны мөнгийг би зүгээр өөртөө авсан байхгүй да. Энийг л хүмүүс гайлын бүрдүүлэхгүй гэдэг амар ингээд хүчтэй бодож чадахгүй, ойлгож чадахгүй байгаа. Энд чинь зүгээр шууд өөртөө мөнгөний авцаа гэсэн үг шүү дээ энэ бол. За тэгэл одоо энэ ардаа ингээд одоо энэ 3 хамаарал бүхий компани байна л да. MG Ultrans канал гардын бүрдүүлэлтгөө. Гэтэ эн чинь бол яг нөгөө байсан материал, эдийн засгийн одоо шилжүүлэг интернет олдсон болохоос одоо нэг устгагдсан мэдээллээр наад тооч өссөн л дөө. Одоо устгагдаад балцсан мэдээлэлээр бол за наа ч нэг тиймэрхүү байгаад. За тэгээд шүүг бол шудраг байх хэвээр. За харин шүүхийг шудраг ажиллуулах хүч нь сэрэмжтэй мэдээлэлтэй иргэд байдаг юм аа. За тэгэхээр хэдүүлээ болол шүүхийг шаардах хэвээр ард иргэд бол хэрсэг байх хэвээр мэдээлэл хүнч байх хэвээр дуурах ёстой гэдгийг ингээд дарж авах гээд байна. Яг уу тэр бүхөө шүтдэг хүмүүс нь шүтээд одоо бүх гоё би яг үндэ аргументээ ойлгохгүй байхгүй. Ерөөсөө ном уншдаггүй ч юм ойлгодгүй ч юм.
Орхон баярын амжилтыг бид нар үүсгээгүй, допинг хэрэглээ төрүүлчлээ гэж хэлээгүй. Эхнэр нь одоо ингээд өөрөөс нь их чимэг чим зарайд сэр нь ялгуурлаагүй тийм үү. Хоёр хүүхэдтэй байсныг бол бид нар яриаггүй. Зөвхөн за бидний биширч хүндлэлсэн аваргын эхнэр нүүрсний улгаатай том мафийн одоо холбогдолтой энэ сүлжээний бүр эзэн байна гэдгийг одоо хулгайч чинь энэ байна шүү гэд Орхон баяр өөрөө зарлж байгаа юм шиг тий. Ингээд бариад өгсөн байхгүй өөрөө. Тэгээд ингээд үдсэн чинь за арайчгүй байлгуудыг гэсэн чинь Орхон баяр маань өөрөө нэг компанийн эзэмшигч, эцсийн өмчлөгч байгаа дахиад 60 тэрбумын тендер авцсан гэдэг ингээд бүр заваараа явцсан байхгүй. Тэгэнгүүт энэ хүмүүс чинь одоо юу гэдэг ямар ч холбоогүй гэл эсвэл ингээд бөхөөд оромжлолоо гэдэг байгаа. Тэгээд комент бичиж байгаа хүмүүс өөрөө ямар юм жоохон оюуны хомсдолтой юм шиг маш юм. Окей, одоо энэ нэг комент чиж байгаа нэг ихч байгаа заяа. За тэр нь болохоор яг энэ Жамсран чав оюун чимэг гэдэг байгаа. Энэ хүн бол ерөөсө трол. Энэ хүн маш олон юм нүүрсний улгаачиг ярьж байгаа хүмүүсийн доромжилж аална. За Жамсран чав оюун чимгээ өөрөө ч бас хууль хяналтын байгаад гомдгаар нэ. Хүний нэр төр талдж байна. Намаа мөнгө авсан гэдэг юм бол тэрийг баримтаар нотлоодхоо. Тэгээ одоо ингээд за тэр жахаа тэгээ дуусах чи тий. Ер нь бол бид нар бүхэн шүтгээ шүтээд яваа. Бид нар бүхийг өгөөсгөөгүй нэгт. Бүхийг ч өгөөсгөөгүй. А бид нар бас дуурах хэрхээ эдэлч ядах уу? Мэдэх хэрхээ нээжж хулгайчийг барих гээд байна. Тийм болохоор бид нар мэдсэн юм мэдээлэлд чинь тэнцмээр байна. За тэгнэ юу нөө за чи хэний ч санаашгаар юу даллаг наад байгаа юм бэ? Чамд ийм юм боллоо. За өөрөө чи. За нэгт бол би тэмцэгч чи өөрөө эмзэглэж байгаа зүйл. Сэтгүүлчээр бол 4 жил сурсан, 4 жил тэтгэлэгтэй сурсан байна. Дээрээс нь сэтгүүлчээр сурж авах явцдаа би Америк нэгдсэн улсын одоо Access Micro Scholarship гэж хөтөлбөр байдаг 2 жилийн хугацаанд явагдсан. За энд бол би бас сэтгүүлч мэргэжлийнхээ хүрээд 2 жил суралцаад төгссөн байна. За тэгэхээр би ямар нэгэн мэдээллийг одоо шүүн тунгаах ухаангүй гэж одоо яагаад ингэж байгаа тий. Би одоо бүхэл бүтэн сэтгүүлч троллоод юу яах вэ? Гол юм айлаа дуусгах. Мэдэх хэрхээ одоо нэг хин төлөөл. За тэгээд мэдэх хэрхээ нээж байж хулгай шиг бол барина. Барьцтай явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд хулгай хийсэн баримтаа устгаад эсвэл шилэн наасны мэдээлэл бүүлэхгүй эсвэл ингээд прокурор давхал өгчгөр бид нарыг ингээд зүгээр мухалччаад байгаа байхгүй. Яг энэ асуудал тогтолцоо буюу том системээр нь тэмцэе. Бид нар ганц хулгайчаар нь яриул дийлдэхгүй бидний нас чүрхгүй тэгэхээр тогтолцоог нь ингээд тэр чигт нь хуулийг ингээд бид нар шаардах хэрэгтэй байна гэдэг анализд үнэлтэн л хүрчээ сууж байна. За гэмгүй тооцох зарчим ба мэдэх хэрэг. Эдгээр нь нэг зарчмын хоёр тал юм шүү. За тэгэхээр та бүхэндээ бас шударгууны тал байгаасаа гэж бодож байна. Одоо бас энэ бичиж байгаа малнууд бол зүгээр тэнэг хүмүүс л тэр хүмүүс ч таалаа. Энэ үзэж байгаа хүмүүс тэр нь аягүй лайтай байгаа шүү дээ. За тэгэхээр та бүхэн бас одоо яг мэдээллийг бол би одоо яг хулгай анх хаанаас гарсан бэ гэдгийг бол яг одоо мэдээлэл төр тулгуурлаад анализ хийгээд тэгээд та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр энэ мэдээллийг цаашнаас хүмүүс яг шудраг бодит мэдээллийг хүргээд өгнө. Угаасаа мас эргэцэн ингээд хүмүүс ухаантай арт түмэн ухаантай мундаг болохоор баримтаа хараад ойлгох. Тэгээд лайва ерөнхийдөө дуусгая. Тэгэхээр мэдээллийн ил тод байдал иргэдэд нээлттэй байх хэвээр. За мэдээллийн зөрүүн дээрээс эдгээр хулгайчид одоо томрох хулгайгаа улам хийх барьцсан болж үжидэг. Тэгэхээр мэдээллийн ил тод байдал бол арт түмэн бидний дөрөвдөгч засаглал юм шүү. Тэгэхээр та бүхэнд анхаарал төвлөрөөд маш их баярлалаа. Тэгээд би бол 2022 оноос ахуулаад нүүрсний хулгайд идэвхтэй тэмцэж явах болно. За энэ бол одоо олон нийтийн эрх ашиг зөрчсөн дээрээс нь үндэстнээсээ урвсан хэрэг юм шүү дээ. За тэгээд та бүхэнд баярлалаа. Нөр нь бол тэгээд нийтийн эрх ашигын төлөө дуурах нь иргэн үний бол үүрэг асуулт тавих нь зөв. Румын шиг бид нар бас цэвэрлэгдээд гоё авилгалгүй болоод энэ их одоо хөрөнгө одоо төлүүлээд тэгэх юм бол доолны үн 2 дахин үнэ юм бүхний үн 2 дахин үнэ бензиний үн ч өнөөдөр нэмэгдсэн байгааг та нар мэдж байгаа л удахгүй 1000 төгрөгөөр нэмэгдэн гэсэн эдийн засгийн тооцоолол байна лээ. Тэгээд бид нар одоо бүсээ чангалаад улам хэцүү байгаад ингээд дуугуу төвчээд байх боломжгүй болоод ирлээ. Бүр одоо ингээд боогдоод ирлээ. Тийм болохоор арт түмэн одоо энэ их инфлюенсер энэ их худалдагдсан энэ хүмүүсийн мэдээлэл баримтгүй зөвхөн өөрийнхөө зохиолын сценарын дагуу явж байгаа тэр тарих угаалтанд битгий автаарай гэж зөвлөх нь зөвхөн баримт, нотлохоо, дүгнэлт, академик юм мэдээллийг одоо өөрөө хайж олж ухамсартай иргэн байгаарай л гэж уриалмаар юм тийм ээ. За баярлалаа. Ингээд үнэлээ дөө. За баярлалаа.